За бид нэвтрүүлгийнхаа дөрөвдүгээр хэсгийг одоо эхлэж байна. За бид энд одоо бас хизээнээс алдартай цалгарын хүрээ оршин тогтнож, төм төжгнөж, бөмбөжгнөж байсан энэ цалгарын дэнжид хөрөлцөөрээд байна. Энэ бол Увс аймгийн Малчин сумын нутгаа. За Малчин сумд манай баядууд зөнхлөн амьдардаг. За энд бол одоо ардын язгуур урлагийн том авиаснууд, за Монгол Улсын авиач жүжигчин одоо ухаан жишээлбэл одоо Монгол Улсын авиач жүжигчин Баруун Монголын хөгтөөл хэмээн алдарсан Чулууны Загиржав, Морниг эмэх Батбаяр нар одоо эндээс төрж гарсан байдаг хүн одоо алдарт дуучин Төвөө гэж одоо мундаг хүн байсан. За одоогийн ардын урлагийн талаасаа бол өв уламжилж байгаа нь одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хумба, Жалх одоо гэсэн ийм сайхан алдартай Бээчид, Эхэлчид энэ нутгаас төрж гарсан хэрнээ эхлийнхаа сургалтыг одоо мөн энэ ард түмнийхээ үр хүүхдэд уламжлан хүргэж байгаа одоо ийм нэртэй одоо сумын нутгаа. За энэ бол одоо өнөө жилдээ бол Малчин сум маань жаахан зодорхоо сас ихтэй малчдын одоо 140-50% нь одоо баруун талынхаа сумуудад буюу Увс аймгийн одоо Өлгөө өмнөг сумдад отроор нүүдэлсэн юм байгаа. За бидний соёлын төв дээр нь одоо хөрөлцөө ирээд байна. За манай малчны соёлын төвд бол уламжлал сайтай одоо тэр өв соёлын баялаг ийм одоо өв соёлтой ийм газар. За энд одоо биднийг одоо сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Батхуу хүлээж авсан билээ. За бид Малчин сумын сургуулийн хөгжмийн багш цогцойхонтой уулзж байна. Ингээд одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан цалтай хүн. Энэ олон сумд одоо хэдэн жил та энэ хөгжмийн багшаар ажиллаж байна вэ? За би Малчин сум дээр яг 21 дэх жилдээ ажиллаж байна. За урд нь 5 жил ажилласан. Төрийн үйлчилгээний байгууллагууд одоо 26 дахь жилдээ ажиллаа явж байна. За энэ хүүхдүүдийн эхлийн сургалтын тухай та өөрийнхөө бодлыг хэлэх үү? Уран манлаа төвийн За тэгээд энэ уран манлаа төвөөс одоо энэ эхлэл хөгжмийг хийж одоо сумуудад бас энэ сургалтыг зохион байгуулах энэ үйл ажиллагаанд өөрснийхөө хөв одоо нэмрээ оруулж манай энэ хөдөөгийн сумуудад одоо эхлэл хөгжмийг одоо дахин түгээн дэлгэрүүлэхэд одоо өөрснийхөө хүч чадлаа зориулж агаад бид бүхэн баяртай байдаг. Тэгээ манай хүүхдүүд бол тэгээд үндсэндээ би ч гэсэн бас өөрөө бас энэ эхлэл хөгжмийг бас давхар сураа явуулж байгаа. Манай энэ Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан одоо Хумбэх чимээн одоо бүр багаас одоо ардын энэ урлагт хүчин зүтгэж энэ урлагийнхаа энэ юугаа авьяасаа одоо манай шавнарт бас өвлөөлнүүлдэх энэ үйл ажиллагаанд бас гар бие оролцож өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарцуулж яваад бид бүхэн баяртай байгаа. Тэгээ манай хүүхдүүд бол ер нь энэ ардын урлагийн талаар аймгийн хэмжээний одоо уралдаан тэмцээнүүдэд байнгын оролцож ардын урлагийн төрлөөр бол мөнгөн медаль, хөрөл медаль мөн одоо манай ардын авьяаснууд бас энэ ардын урлагийн наадмын Хумбэгчийн одоо дор одоо явж бас нэлээдгүй олон медаль хүртэж байсан юм амжилтууд байгаа. За баярлалаа. Энэхүү бид одоо Малчин сумын соёлын төв дээр зохион байгуулагч байгаа энэ эхлэлийн сургалтанд оролцож байгаа, тэрийг зааж сургаж байгаа. За мөн багш, за сургууль хүмүүжүүлэгчид сумын одоо удирдлагууд энд хөрөлцөн ирж энэ сургалтанд бас анхаарал тавьж байгаа явдалд би их туйлыг баяртай байна. Энэ нэрэн би сайн гэж үзэж байгаамаа. Миний хүүхдүүд одоо 15-6 хүүхэд суралцсан. Ер нь барсан эхлэн одоо бүр эзэн болоо ягштал сүрсэн юм одоо харин ойрын хятад хоног бас барьж үзээгүй гэнтг одоо танаа шалгалтанд орж ийнэ. Энэ та ер нь хэдэн оноос эхэлж энэ хүүхдүүдэд эхэлж зааж эхлэв? Би одоо ер нь удаагаар бодоход 12 жилээ сурд би яашил цэцэрлэгийн 62 хүүхэд сургаж удаа энэ коллабт ажиллаж байгаа юуна залуучууд хүүхдийн одоо бүжгийн багш уянга гэдэг хүүхэд цэцэрлэгт байж хахад эхэлж би хуур биелгээ хоёр зааж хөхөр дугур зааж эхэлсэн юм. Түүнээс хойш одоо ингээд хүүхдүүд чи юм заахаар зэрэг ингээд том болж аваад ингээд орхиа яваад байх юм байна шүү дээ. Удаа л ингээд нэг 10 хэдэн хүүхэд болж явна. Удаа нэг 20-30-аад юм тэгжийгээд болох гэдэг бодлого байна. Цугийн нэмэл чадсангүй. Эд одоо хагас хугасан л ирж байгаа нэ. Энэ уран манлаа төв одоо ингээд их л хуур сургууныгаар сумуудад ингээд одоо янз янзын сургагч багш аваад ачлуулад байна. Энэ ер нь хэр зэрэг одоо үйл ажил юм болоо.
Энийг би одоо хамгийн сайн гэж үзэж байгаа би. Яагаад гэхээр зэрэг урд хойны тийм их л хуурын их л одоо сургах тийм сурчилгаа явж байгаагаа, тэтгэж байгаагаа, тийм юм хэлж байгаагаа. Гэтэл энэ Уран магна төвийн баяр сайхантай тэр компани одоо биднийг миний хүүхдүүдийг хуураар тэтгэж бас надыг хуураар ихлээр шагнаж одоо тэгээд ингэж хуур эхлүүлж сард одоо 200 мянган төгрөг хүртэл гартан өгчөөж энэ хэдэн хүүхдүүдийг сургасан байгаа юм. Одоо дахиад юм сургая л гэж бодож байна. Их л гэдэг одоо энэ хуур чинь ер нь таныг одоо хүүхэд ахуй цагт айл болгонд байсан уу? Байсан. Ер нь тэрвийн хөгжмөн тэр юм чинь их л гэдэг юм чинь терма модар хийч гэсэн ништэй. Аргана модар хийч гэсэн сүвчээтэй. Яман арсан цартаа ийм л нэг юм байсан юм. Тэгээд одоо бас күн болгон татуулгаа аав ээж ах ихч нэг күн ороод ирэх авч өгч хөгжмдүүлдэг гэдэг үнэн даваа авч үлч гэдэг. Би арга тавьж агаад авч ээж нэг чангууд хулхааж ихэлтэй уралдаад аж би ихэл сүддэг. Ихэл тач сүрсэн. Ихэл гэдэг утга нь болохоор одоо хуураас ялгагдах зүйл нь маш их олон янзын ялгаатай гэж би үзэж байна. А тэр хийж байгаа урж байгаа материал одоо миний эн чинь одоо мастер хөр шүү дээ. А тэг ихэл болвол гэлэг энэ яах вэ дээ. Түүнээс доод талд нь одоо морин тулгаа байхгүй. Тэгээд бас буугнах нь ништэй. Байж байгаа дарс нь хаяа хутаагаад уржуддаг. Хэцүү юм байсан юм. Хэцүү үед тэрийг чинь сүрч одоо тэгээд тав ихний хачивлаар Улаанбаатар хотноо улсын үзэлэгт болоод гадаад дотаагийн нэг удан нурлаанд явж Монгол улсыг бас нэрд гаргаж ЮНЕСКОд хүртэл бүртгүүлж 1-2 дугаар их наадмын алтан тулгыг удаа аймгийнхаа төвд хадгалуулсан тавиастай байгаа. Тэгээд удаач тэрнээ үгүүдмийн тасалгаа энэ ихэл гаргаж ирсэн дээр Уран магна төвийн хоёр хүнд өнөөдөр баярлая, харсан дараа баяр хүргэе гэж бодож байгаа. Ийм сайхан юмыг хийж найз биднэрт миний олон хүүхдүүд зам суур тавьж өгсөнд их баярлалаа. Эмээн нь 80 насыг аваараа л гэж захих байна. Хоошд юм сургуул би ухаатаа мэдрэлтэй байвал тэрийг чинь зааж гүйцээе гэдэг бодлого байна. Амлалт байна. За баярлалаа Хомбогч. Энэ жил сурсан юм. 8 сараас эхлээд. За энэ одоо цашлаа тоглох таа чи. За баярлалаа. За чи хэддгээр анги юу? 6 дугаар анги. Энэ хөгжим сураад хэдэн жил болж байна? Энэ жилээс л эхэлж сурсан. Тийм үү. Ямар багштаар одоо сурсан бэ? Хумбаг. Багштаар сурсан. Ер нь энэ хөгжим тоглох одоо сайхан байна уу? Сайхан байна. За баярлалаа. Маш сайн сургаж байгаа юм байна. Одоо бид нэр одоо 11 дахь сумдаа ирээд байж байна. Малчин сумд Хумбагчтай одоо энэ ойрдын ихэл хуурын өв соёл сургалтын маш сайн явж байгаа юм байна. Бас биднийг бас дэмжиж энэ санхүү төсвийг гаргаж өгсөн Швейцарын хөгжлийн агентлаг биднийг бас дэмжиж ажилласан байгаа. Тэгээ энэ сургалт маань маш үр дүнтэй болж байгаа юм байна гэж бас ингэж харж байна.
За энд бол одоо ингээд хумбаа, гуа зааман одоо жалахгүй энэ төр таа бүхэнтэй уулзуулж байгаадаа би их баяртай байна. 80 гарсан энэ Эдгээр Ахмад буурлууд одоо ард түмэндээ өв соёлоо өвлүүлэн үлдээж байна. Танаа суманд зохион байгуулагч байгаа энэ эхлэл сургалтыг одоо бид үзлээ. Энийг одоо бас ард иргэдэд хүргэхээр ингэж их явна. Таны бодлоор энэ эхлэл сургалт зохион байгуулагч байгаа та өөрийнхөө бодлыг хэлэх үү? За энэ талаар маш их баяртай байгаа. Одоо хойч залуу үедээ одоо манай баядын өв соёл болох эхэл, бие биелгээ, уртын дуу энэ мэгдийг одоо хойч үедээ өвлүүлэх үйлсэд хамтран ажиллаж байгаа сумын соёлын төв болон та бүхэндээ маш их талархаж байна. Ийм бол амжилттай хэрэгжиж байгаа манай одоо ард аваа яснууд олон бий. Энэ төр дотроос одоо усан тэргэний уран сайханч соёлын тэргэний ажилтан Хумбаа гой байж байна. За Цэгэн гой байж байна, соёлын тэргэний ажилтан Ардын бийч Жалах гой байж байна. Энэ хүмүүсийн одоо их өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэхээр энэ сайхан төсөл боловсруулад ажиллаж байгаа та бүхэнд баярлж байна. Манай Баруун Монголын урлаг соёлын төвийн уран мандла төвтэй хамтран 15-аас 20 бийч хүүхдийг эхэл татад сургасан, мөн биелж сургасан байгаа. Энийгээр ойр төмөн 2016 олон улсын язгуур урлагийн наадамд бас амжилттай оролцоод ирлээ. Энэ маань бас бид бүхний цаашид хөгжих энэ өр хүүхдүүдийн баяд үндэснийхээ сайхан соёлыг уламжлахад энэ хүн ардын аясад маань их төшиг болж байна гэж би боддог. Ингээд уран мандла төвөөс зохион байгуулж бид бүхний ажилт гүн тусалцаа үзүүлсэн уран мандлад баяр цаахан захиралтай уран мандла төвийнхэнд баярлалаа гэж хэлье. Эсвэл манай энэ буурлууд маань 80 холд авсан. Одоо зарим нь 80 хүрч байгаа ийм буурлууд байгаа. Одоо улам л уртудаа насалж бид бүхний энэ ажилд улам эмэг төшиг болж явах болтугай гэж би бодож байгаа. Болохолноо улам уртудаа наслах болно л гэж боддог. За ингээд одоо сумын соёлын төвийн захирал Цэцгмада таа бүхэн ярилцлаа. Энэ сум бол одоо энэ сумынхаа ард иргэдийн дунд соёлынхаа ажлыг хэрхэн яаж явуулдаг тухай хэллээ гэж хэлж байна. За малчин сумаас бид нэр одоо 10 баядын 4 сумын нэг болох одоо Тис сум хэмээн одоо уснаас нь уусан хөгөөд нэг бөх болдог. Удган сайхан хөлгүүд нь тэлмэн жороо хөлгүүд нь эндээс одоо гарсан Тисийн голын унаг гэж энэ одоо сайхан утгаар хөрөлцөө ирээд байна. За энэ утгаас одоо Сэлэнг аймгаас гүйсэн 3 морь одоо бидний очихын урдхан талд одоо энд ирсэн байсан. Тэр 3 морь бол одоо 9 хоногийн дараа энэ нутагт хөрөлцөн ирсэн тухай сумын засаг дарга бид нар сонин болгож ярьж байлаа. Тэгэхээр Тисийн голын уснаас уусан хөлөг болгон хүн болгон одоо ирэмгий шалмгай байдаг гэдгийг энд хэлэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Ийхүү одоо бид Тис суманд энэ эхлийн сургалт маань хэрхэн явагдаж байгаа тухай өөр одоо энэ сумаар ямар сонирхолтой байгаа тухай та бүхэндээ хөргөхөд бэлэн болоод байна. Эхэл хуур гэхээр манай Тис суманд бол дээхэн үедээ бол нэлээд олон хүмүүс татдаг байсан гэсэн энэ асуудал болохоор гэлээ одоохондоо нэлээд цөөрч байгаа. Энэ эхэл хуурыг хөгжүүлэхэд уран мандла төв анхаарал хандуулж байгаад бас туйлын их баяртай байна. Манайхаас гэвэл дээхэн үед тоглож байсан хүмүүс гэвэл Чулуун гэдэг хүн байгаа, Нингэ гэдэг хүн байгаа, Цэцэн гэж хүн байгаа. Хөөмич бол гэлээ Мангалжаа гэж ах байгаа манай Тис сум юм. Тэр хүний удмынх нь бол гэлээ ерөнхийдөө бол бүгдээрээ хөөмөлдөг. Ийм л авьяаслаг хүмүүс байгаамаа. Тэгэд энэ эхэл хуурын талаар манай Тис суманд 2016 оны 11 сарын 15-наас эхэлж энэ ламаах сургалт явуулж байгаа юм байлаа. Тэнд 15 хүүхдээ явж байна. Ерөнхийдөө бол нэлээд сайн тоглож сурч байгаа юм байлаа хүүхдүүд. Манай хурлаас бол гэлээ танаа зурагтаар цацагдж байгаа олон янзын нэвтрүүлгүүд байдаг. Жишээлбэл Найран суутан, Сүйтэй цайл, Малчин заяа гэх мэт юм
Энэ бол тэгэхээр ер нь бол бүх нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн өв соёлыг ер нь тодорхой өгөөд товч харуулдаг нэвтрүүлэг байгаа. Энийг бол тэгэхээр ерөнхийдөө дэмжиж ажиллана гэсэн бодолтой байгаа. Танаа иргэдийн төлөөлөгчдийн урлаар оруулж танилцуулна гэсэн бодолтой байна. Батлах байх гэдэгт итгэлтэй байна. За энэхүү тэс сумын хурлын дарга та бүхэнд одоо бас өөрийнхөө бодол саналыг хэлж байна. Энэ дээр бол одоо урлаг соёлын авиаснууд төрж гарсан утгаа гэж ингэж онцолж хэлснийг хэлэхэд идэвхтэй. Бид тэс суманд хүрэлцэн ирээд байна. За тэс сум маань одоо шинээр сайхан соёлын төвд одоо орсон. За доторх томог төхөөрөмжүүд нь хараахан хийгдэж амжаагүй юм байгаа юм байна. За энд бол манай их л хуурын сургалт мөн удамжил ясаар одоо их боломжийн хүрээнд явагдаж байгаа юм байна. За өнөөдөр бид нартай бол яг үдээс хоошо хичээлд ордог одоо 5 хүүхэд орж ирсэн байна. За энд бол үдээс уршаа ордог, хоошоо ордог ийм сургууль нь одоо ийм 9-ийн хичээлтэй учраас тэр хүүхдүүд нь одоо энд ирж ингэж одоо энэ ихлэ тоглож байгаа юм байна. Ер нь ихл хуур ихл бол одоо энд хөгжөхөд одоо бас боломжийн ийм газар. Тэ одоо энд бол одоо ингээд 4-өөс 6 дугаар ангийн одоо хүүхдүүд нийтдээ 20 гаруй хүүхэд одоо энд ихнийхээ сургалтанд хамрагдаж сурч байгааг одоо та бүхэнд хүргье. Би баяд үндэстний елхэндэг татлах, жураамар тэгээд нэг шувтраг татлах. Тэгээд 3 татлах татлаа. Баруун Монголын урлаг соёлын уран мандаа төвийн одоо зохион байгуулж байгаа сургалтын багш тийм ээ. Хүүхдүүд ер нь хэр зэрэг сурч байна? Одоохондоо бол ингээд сургалт эхлээд нэг 10 гаруй хонжин тэгээд нэлэнхэд барилтыгаа эхэлж даадч эхэлж байгаа юм. Нэг 25-аас 30-аад хүүхэд амрагдсан байгаа. Цаашаа хүүхдүүд одоо сурахаар нэмэгдэж одоо тийм боломж байгаа юу? Цааш бол одоо бас нэмэгдэж ирж байгаа. Ер нь баядууд маань энэ өв соёлыг одоо энэ их л хуурын одоо сургалт сурах ер нь тийм одоо хуучин уламжлалт арга их байна уу? Ер нь ерөнхийдөө бол өв дээсээс яаж ирсэн чинь уламжилж ирсэн энэ кемайгийг бол сурах ёстой байгаа юм л хөгтөд одоо би одоо хөгшин аав ээжээсээ энэ татлахыг одоо авч үлдсэн юм даа. Тэгээ манай хөгшин аав ээж бол маш сайхан татдаг, уурддаг хүмүүс байсан. Энэс одоо уламжлаад би хөгтөд одоо ингээд өөрийнхөө чадхаар сургана гэж бодож. Хүүхдүүдийн сурах итгэвгүй зэрэг. Энэ сурах итгэхгүй бол өөртөө бол бие дааждах юм бол сурах байх гэж бодож байна. Би сурахын төлөө итгэн гэж байна. Ер нь энэ ихэл гэдэг хөгжим одоо өөрөөр хэлбэл татагдахгүй баг одоо тасарсан гэж хэлж болох уу? Тий. Энэ ерөнхийдөө бол энэ хурд татдаг энэ бол их цөөхөн байгаа. Одоо сүүлийн хүмүүс бол энэ баг байхгүй байх. Одоо ингэж одоо ингээд хаяа нэг хүмүүс гарч ирж байгаа зүгээр. Ер нь дэлгэрэнгүй ингээд хуурыг хөгжүүлэх юм бол хүмүүс нэлээд нэлээд сурах байх гэж бодож байна. Тэгэхээр энэ баруун Монголын урлаг соёлын уран мандаа төв зохион байгуулаад ийм ажил зохиогоод байгаа ер нь юу гэж бодож байна вэ? Энэ одоо соёлыг одоо дээш нь дахин сэргээж явж байгаад баярлж байна. Та бүхэн ажил дээр тааш бас өргөн дэлгэр болохтгоо гэж бас яриад байна.
За энэхүү одоо манай баруун Монголын урлаг соёл уран манлаа төвийн захирал Баяр цайхан одоо Тэс сумын багш одоо өөрөөр хэлбэл их л хөгжим гардуулж байгаа хэсгээ. Эхлэлийн сургалтанд одоогоор 15 хүүхэд хамрагдан хөдөөнөөс багш сургагч багш авч ирээд ажиллуулж байна. Энэ сургууль засаг захиргааны дэмжлэгтэйгээр энэ хүүхдүүдэд улам өргөтгөхийн тулд чармаан ажиллаж байна. 90 жилийнхаа ойгоор 2014 онд бас эхлэлийн сургалт явуулна. 90 хүүхдээр их л хөгжим татуулсан. Тэр хүүхдүүд маань сургуулаа төгсөөд яваад өгсөн. Одоо шин сургагч байхгүй бол өөр ямар ч аргагүй боллоо. Энэ бүтээлч соёлын талаар ер нь л баг өмнөө юм гიშгүүлэхгүй Тэс сумын хүмүүс чинь тийм учраас тэр эхлэлийн сургалтыг тэр өндөр хэмжээнд ер байгааг их тэрнээс давуулж болно штэ. Тэгээд энэ хүүхдүүд баг сургуулийн бүх хүүхдүүдэд сургах тийм эрчтэй ажиллана гэсэн л бодолтой байна. За баярлалаа. За энэ Тэс сумд одоо бас энэс гадна нэг сонин үйл явдал биднэрт одоо тохиолдсон нь энэ яг баялаг бүтээгчид нэгдээд өөрсдийнхөө тэр үндэсний өв соёл болохын ширдэг хээтэй одоо гулцтай ширдэг гэж хэлдэг энэ зээгээр гулц тавьж одоо ширдгээ ширж байгааг та бүхэнд одоо бид үзүүлж байна. Энэ сумд бол энэ баялаг бүтээгчдийн холбоо бол зүрхээ их тийм чадамгай дайчин ажилтдаг юм байна. Мөн одоо энэ Батнасан хэмээх бүсгүй одоо энэ баялаг бүтээгчдийн холбооны тэргүүнээр ажилтдаг энэ хүний одоо хийж байгаа ажил Тэс сумын баялаг бүтээгч. За энэхүү одоо бас баялаг бүтээгчтэй гэж одоо Монгол орны эд засгийн хөгжилд бас нэмэр болох энэ сайхан ажил Тэс суманд бүрийн бие даасан гэдвэртэй их олон төрлийн одоо баялаг бүтээгчид одоо энд хамаардаг, ингэж ажилдаг тухай бас та бүхэнд хүргэхэд таатай байна. Хэн юугаараа баян, түүгээрээ баян гэдэг шиг манай Тэс нутаг бол энэ баялаг бүтээгчид их илүүгүй байдаг. Энд бол гэрийн мод за мөн одоо имэйл баядын энэ имэйл гэдэг бол одоо гайхамшигтай бүтээлүүд байдаг. Энэ наамал ёстой имэйлийн 8 ганцын тааруулдаг гэдэг одоо дуу хүртэл манай цэвгээ огч зохиож ирснийг манай үзэгчд мэднэ. Тэгэхээр энд бол одоо яг жинхэнэ одоо баядын энэ имэйл натур байдлаараа байгаатай бид нар одоо таардж байна. Энэ натур гэж та аюу хэлж байгааг үл энэ имэйлийн кэр гэж хэлдэг одоо энэ бугын эврээр хийсэн яснуудын хүртэл бугын эврээр хийсэн чинь одоо ийм имэйлүүдийг манай Батнасан энд хадгалагч байдаг юм байна. Батнасан маань бол Тэс сумын одоо баялаг бүтээгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг ийм бүсгүй байна. Ингээд энд одоо та хэллээ шүү дээ 3 үе дамжсан мөнгө хазаар байна гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол бас чулуун шигтгээтэй энэ төр байх шиг надад харагдаж шүү дээ энэ товруундаа. Тэгэхээр энэ тухай та энэ имэйлийг одоо хэрхэн яаж ямар хүнээс авсан тухай хэлэх. Энэ Тэс сумын баялаг бүтээгчид энэ агуу юм. Тэс суманд хамгийн брэнд болгохоор бүтээл болвол энэ баяд эмэйл гэдэг үүднээс эрэгтэй эмэгтэй хоёр баяд үндэсний эмэйл гэр орондоо хүнээс худалдаж аван тааруулна тахиж шүттэй юм аа. Ингээд энэ хазаарын хувьд бол манай хадам аав энэ өвөг дээдсээс уламжлагч ирсэн 3 үе дамжсан хазар яг 2 жилийн өмнө өнгөлөөлж сурын солиулаад ингээд хадгалж байна. Энэ хадгалахын учир юунд байна вэ? Энэ манай энэ түүхэн өв энэ өвийг үе дамжиж хадгалуулахын тулд дахиад хүмүүс түгээн дэлгэрүүл сурталчлах хадгалах хамгаалах өвөөл хамгаалах гэсэн эрхэм зорилго надад байдаг да. За баярлалаа. Энэ их мундаг юм аа. Энэ одоо эмэгтэй эмээл тийм ээ? Эрэгтэй эмээл энэ хоёрын одоо хооронд ялгаа гэж одоо таны бодлоор. Миний бодлоор энэ сууцын ялгаа байд юм болов уу гэж ойлгож байгаа штэ. Тэгэд эрэгтэй эмээл хийгээд өг гэхээр эрэгтэй нэнгээл эмэгтэй нэнгээл сууцын ялгаатай л гэж эмээлчд ярьдаг. Суух суудлын хэмжээд харах нь тийм ээ. Эмэгтэй хүнийх бол одоо жаахан ийм алс хоол 50 суудалтай хойд үүргэн өндөрч байх шиг тийм ээ. Урд үүргэн жижигхэн байх шиг эмэгтэй эмээл сууцсан том эрэгтэй эмээл бол одоо ийм тэгэлтүү
Бүрхтэй юм байх юм. Тэгэд энэ имэйлийн одоо эдэл хэрэгэлдэг одоо энэ дөрөв сурах хийдэг. Дөрөв сур автовч дөрөв хойд эднэр чинь бас дээр уяаснаар уламжлагч ирсэн зан уйл энийг бас нутгийнхаа энэ гарын дүйтэй хүмүүсээс юу энэ товруугын хийлгээд өөрөө бус зүйлийг хийж гүйцэтгсэн. Гүйлмэн тэр бол өөрөө хийнэ гэсэн үг да. Атвч дөрөв гөлмөг өөрөө гээд бус энэ сурн хүмүүсийн зүйлүүдийг энэ ард иргэдээс гарын дүйтэй хүмүүсээс худалдаж авдаг. Энэ имэйлийг та одоо чинь энэ эмэгтэй имэйлийг хэн гэдэг хүнээс судалж яав? Ямар хөдөлгөөнийг хэн гэдэг имэйл чинь одоо хийсэн байна? Нэгдүгээр бригадын Жавжа гэдэг хүний хийцгсэн. Хийц. Би тэр хүнийг танихгүй. Тэр имэйл хийдэг хүмүүсийн одоо хийдэг арга нь бас өөр байх. Өөр байх. Тийм учраас энэ баяд имэйлийг түмэнд түгээн дэлгэрүүлэх хамгийн гол нь хадгалж үлдэх брэнд бүтээгдэхүүн болгохын тулд ЮНЕСКОд бүртгүүлэх тэр ажлыг энэ дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг л эрхэм зорилгоо болон ажиллана гэж амлах байна. За баярлалаа. Ингээд одоо манай Тэс сумын баялаг бүтээгчтэй холбооны тэргүүн сумын соёлын төвийн эрхлэгч Батнасангийн нэрийг та бүхэнд хүргэлээ. Ингээд энэ хүний зарсан тэр дэлхийн өвд энэ баяд имэйлийг бүртгүүлэх үйлсэн дэлгэрэх болтугай ингэж одоо та бүхэнд хэлийн энд одоо бас сайхан мөнгөн хазаарууд зааман одоо энэ имэйлийнх нь тоноглол энэ бүгд энэ манай Тэс сумын баялаг бүтээгчдийн гараар гарч өдөгчд та бүхэнд хөрч одоо ингээд утахгүй дэлхийн өвд бүртгүүлэхээр зорж байгаа Батнасангийн маань юу сонсон юусэн хүссэн сэтгэлчлэн бүтэх болтугай гэж өрөөё. За энэ баяд имэйл гэдэг бол ерөөсөө монголчуудын дунд их онцгой их чамин хийстэй жишээ нэг чинь л одоо тэр 3 давхар ястай. За энийг бол одоо наамал яс гэж одоо манай нутгийн эндээ хилдэг 8 ганцах. Тэгээд энэ өөртөө тохирсон юм жижигхэн даруулга, баавар. За тэгээд мөн одоо энэ нутгийн дарахчууд хийдэг юм өөр ингэ өвөрмөц шин чанартай хазаар эдгээр нь одоо юм бас бие даасан энэ манай ойрд түмнээ бас их өв соёлын нэг гэж одоо би боддог. За сүүлийн жилүүдийнхэд одоо манай баяд имэйлийн соёл бол их өргөн дэлгэр цар хүрээтэй тарж байгаа. Жишээлбэл одоо манай Монголын одоо нэрт уяачд нэртэй одоо баячууд одоо гэртэн баяд имэйлийг одоо зоосон байгаа нь телевизээр харахад бас нэг бахархах сэтгэл төрдөг үлээ. За энэ хүн манай нэвтрүүлгийн 4-р хэсэг энд хүрээд өндөрлөж байна. За дараачихсан хэсгийг бид Угс аймгийн одоо зүүн говь сумаас эхлэж та бүхэндээ хүргэх болно.